Алдар төвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнөд тэмцэх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тал дээр зохицуулалт хийхийн тулд мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинжилэн хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд мал эмнэлгийн газар үйл ажиллагаагаа дангаараа явуулж байна. За 2018 оны 6 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж ирсэн мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэж хэрэгжиж ирсэн байгаа. За энэ аймагуудын бүтэц одоо зохион байгуулалт хуучин одоо хүнс өдөөж хон газрын бүтэцэд явж исэн бол за энэ оны 1 сарын 1-ээс эхлээд 19 оны 1 сарын 1-ээс эхлээд за мал эмнэлгийн газар гэж аймаг төсвөр дээр үүсээд ингээд үйл ажиллагаа явагдаж эхлээд байна. За ерөнхийдөө шинэ тутам үүссэн байгууллагын цэгцлэх энэ асуудлыг хийгдээд ингээд явж байна. За манай аймгийн хувьд бол мал эмнэлгийн газар гэж үүссэн. За газрын дараагаар од сүрэн гэж одоо бас манай аймгийн ерөнхий хэмжээсэн ийм хүн томилогдсон ажиллаж байгаа. За бүтэц бүрэлдэхүүний хувьд бол нэлээд өөрчлөлтүүдийг хийж байна. За бас шинэ залуу боловсруучнуудыг авч ажиллуулах тал дээр энэ ажлуудыг хийж байна. За хамгийн гол нь урд нь одоо малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гэж байсан бол за 17 оны 12 сарын 8-ны өдөр мал амьтны эрүүл мэндийн тухай хууль гэж батлагдсан байж байгаа. За нөгөө нэг хууль нь болохоор малын генетик нөөцийн тухай хууль. Нэг өөрөлдвөл нэг хууль маань 2 сарсан. За энэ нь нэг хууль маань одоо яг малынхаа одоо эрүүл мэндийг хүнсний аюулгүй байдлыг хүн амынхаа одоо нийгмийн эрүүл мэндийн төлөө зориулагдсан ийм хууль байж байгаа. За нөгөөх нь бол цэвэр одоо малын үйлдвэр ухсааг сайжруулах, за махны гарцыг нэмэгдүүлэх одоо энэ төр одоо чиглэсэн ийм хоёр хууль болон зассан байж байгаа. За энэ бүтэц бүрэлдэхүүнээр үйл ингээд ажиллаж эхэлж байна. Дээрх хууль энэхүү салж өөрчлөгдснөөрөө төрийн үйлчлэгийг малчтар хүргэх ажлын чанар хүртээмж сайжирч, малын өвчний хяналт сайжирч, гаралт буурах, эрүүл аюулгүй түүхийд бэлтгэх нөхцөл бүрдэх, махны экспорт нэмэгдэх, ажлын давхардал хийгдэл байхгүй болох, шилжилт хөдөлгөөн бүрэн хяналтанд орох зэрэг үр дүн гарна хэмээн үзэж байгаамаа.